Хөгс сувд олон улсын мөсний наадмын үеэр энэ жил анх удаа Хөвсгөл аймгийн хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газраас мөсөн дээр хүүхэд хамгааллын гэр барьж үйлчлэгээ үзүүллээ. Гэр нь мөсний наадмын үеэр хүүхэд эцэгхээс төөрөх бага насны хүүхдүүд даарах мөсөн дээр унах, бэртэх зэрэг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилготой юм а. Тус гэрээр 3 өдрийн хугацаанд давхарцсантайгаар 426 хүүхэд 207 насанд хүрэх жиргэнд үйлчилсэн байна. Хүүхд хамгааллын маань гэрт одод ямар үйлчлэгээ явж байна вэ гэхээр одоо төөрсөн хүүхдийг ар гэрт нь хүлээлгэн өгч байна. За мөн хүүхдүүдээ оруулж ирж хуурайлж байна. За тэгээд бага насны бие засахыг хүссэн хүүхдүүд маань орж ирж бие засаж байна. За мөн халуун аарч цэцэрганаар үйлчлж байна. Зохион аймгийн их улсын бас ирсэн. Анхны удаа ирж оролцож байна. Хөдөөгийн амд тэгээд одоо яг 1 настай болж байгаа. Тэгээ энд ирж яг нэг памперсаа солих, тэгээ бас дулаацуулах энэ нэмэлт ийм өгөхд айгу хэрэгтэй байна. Тэгээ өчигдөр бас ирж пампагаа солисон. Өнөөдөр бас яг ирж пампагаа солиод тэгэл хөвгттэйгээ байж байна. Жалгаа айгу дулаахан тэгээд нэг машин тэрэг солихоор ч бас хэцүү шүү дээ. Хүүхдийн гар хүлийн чилээг гаргаж чадахгүй. Тэгээд энд яг ингээд чилээг нь гаргаад түр зур бас саатуулаад тэгээ өөрөө бас давхар дулаацж аваад тэгээд гарч ин да. Бүх юма давхарж юмсж аваад Мөн мөсний наадмын үеэр төөрсөн 3 хүүхдийг эцэгт нь хүлээлгэн өгсөн байна. Даарсан хүүхдүүдэд тусаа гэрт дулаацаж тоглож наадан халуун шүүсун үйлчлүүлсэн бол ээжүүд хүүхдүүдээ хураалах чихвийг нь сольж аюулгүй байдлын зөвлөмж авч үйлчлүүлжээ. Мөн хатгал тоцхны эрүүл мэндийн төвийн эмч цовлогч нар 3 хүүхэд 1 наснд хүрэх жиргэнд эрүүл мэндийн анхан шатын тусламж үйлчлэгээг үзүүлсэн байна.